Эрүүл бие зохис тарьсан аян өндөрлөлөө. Шүүхийн шийдвэргүйцэтгэх ерхий газрын хорих ял нийлүүлэх албанаас алба хаагчдын бие бэлтрийг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, ажил амьдралын зөв тэнцвэрийг хадгалах, ажлын бүтээмж, эдвэх санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл бие зохис тарьсан аяныг 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Цахим хяналт удирдлагын төвийг шинээр өргөтгөн тогтжуулж ашиглалтанд орууллаа. Шүүхийн шийдвэргүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 онд дэвшүүлсэн хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил болгох зорилтын хүрээнд цахим хяналт удирдлагын төвийг 409-р нээлттэй хаалттай хорих ангийн байрлалд нүүлгэн шилжүүлж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулан, хяналтын болон серверийн өрөөг шинээр өргөтгөн тогтжуулж ашиглалтанд орууллаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдийн 2025 оны нэгдсэн зөвлөгөөн боллоо. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сэтгэл зүйчдийн хамтын ажиллагааг сайжруулах, мэрэгжлийн ур чадварыг нэмэгдүүлж, улс орнуудын туршлага, дэлхийн нийтийн чиг хандлагаас хамтдаа суралцах, үйл ажиллагаанд тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор цагдаагийн ерхий газраас зохион байгуулсан сэтгэл зүйчдийн 2025 оны нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн шийдвэргүйцэтгэх ерхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэргүйцэтгэх газар хэлтээс салбар нэгжийн 18 сэтгэл зүйч оролцлоо. Тус зөвлөгөөний 2026 онд шүүхийн шийдвэргүйцэтгэх ерхий газар зохион байгуулахаар шилжин явах тугийг гартан авлаа. Хүүхдийн тоглоомын өрөөг засварлан тогтжууллаа. Шүүхийн шийдвэргүйцэтгэх ерхий газрын хорих ял нийлүүлэх албанаас өрнүүлж буй эрүүл бие зохис тарьсан аян мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд ээлтэй таатай орчин бүрдүүлэх, тэдний хөгжих төлөвшгөд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын өрөөг засварлан тогтжуулж хүлээлгэн өглөө. Алба хаагчийн гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр нийслэлийн шүүхийн шийдвэргүйцэтгэх газраас хорихоос өөр төрлийн ял илүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэргүйцэтгэгч Ахмад Ц. Эрдэнэбаатар түүний гэргий О. Нарантуяа нарын гэрлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ зохион байгууллаа. Шүүхийн шийдвэргүйцэтгэх ерхий газраас байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, иргэн цэргийн харилцааг сайжруулах зорилгоор их засаг олон улсын их сургуулийн төгсөгч оюутнуудад байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, албаны онцлог, ач холбогдол, давуу талын талаар мэдээлэл өглөө. Маргаашийн нар нөлөөллийн аяныг зохион байгууллаа. Шүүхийн шийдвэргүйцэтгэх ерхий газрын хорих ял нийлүүлэх албаны соён гэгэрүүл хэлтсийн алба хаагчид урлагаар дамжуулан сэтгэл зүйн байдал эерэг нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 401, 405, 409, 429-р нээлттэй хаалттай хорих анги, баривчлах төв, хавдар судлалын үндэсний төвд тус маргаашийн нар нөлөөллийн аяныг өрнүүллээ. Аваргуудын авраг 2025 тэмцээнд амжилттай оролцож алт хүрэл медаль хүртлээ. Үндэсний бие хамгаалах Монгол зоо урлагийн аваргуудын авраг 2025 аваргын бүс олгох нээлттэй тэмцээнд шүүхийн шийдвэргүйцэтгэх байгууллагын алба хаагчид амжилттай оролцож нэмэх 75 кг-ийн жинд 1-р байрт сүлд биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч Дислэгч Хадбаатар, 3-р байрт тусгай ажиллагааны газрын бүлгийн офицер Дислэгч Агар Зандан нар тус шалгарлаа. Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэж, эрхэлсэн ажилдаа эдвэх зүтгэл, үр бүтээл гарган өргөсөн тангарахтаа үнэнчээр ажиллаж буй сувилагч, ахлагч, отхон алиа, эд ахлагч, сэргэлэн нарыг алтан гарт сувилагч шагналаар шагнаж урамшууллаа. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан мод тарилаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод үндэсний хөтөлбөөн шүүхийн шийдвэргүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй 100 сая мод тарих хөтөлбөрийн хүрээнд 415, 423, 425, 439-р нээлттэй хаалттай хорих анги Төв аймаг дахь шүүхийн шийдвэргүйцэтгэх газар бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан гацуур, бургас, хайлаас мод тарьж услага хийлээ. Харуулчдын зөвлөгөөн зохион байгууллаа.
Өвөр хангай аймгийн Хар хорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтээс 423 дугаар нээлттэй хаалттай хорих анги харуул хамгаалтын алба хаагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор харуулчдын зөвлөгөөн зохион байгууллаа. Хурдан киоск машиныг байршуулан ашиглалтанд орууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 онд дэвшүүлсэн хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил зорилтын хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй хаалттай хорих анги аймгийн засаг даргын тамгын газрын төрийн цахим үйлчилгээний хэлцтэй хамтран иргэдэд төрийн үйлчлэгийг цахимаар түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд хурдан киоск машиныг байршуулан ашиглалтанд орууллаа. Хүүхэд хайр хүндэл уулзалт зөвлөгөөнд оролцлоо. Ар хангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Мөнгөн Чимэг олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан хүүхэд хайр хүндэл уулзалт зөвлөгөөнд гэр бүлийн гишүүдийн хамт оролцлоо. Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Баян-Улгийн аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар баривчлагдсан иргэдэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх албадан сургалт, аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй хүмүүжигчдийг нэмэгдүүлэх, аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, сургалт нөлөөллийн арга хэмжээг сайжруулах чиглэлээр аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хамгааллын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Булган аймгийн Хангал сумын засаг даргын тамгын газраас тоног төхөөрөмж хүлээн авлаа. Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхай хүртээмжтийг хүргэх зорилгоор Булган аймгийн Хангал сумын засаг даргын тамгын газар зөөврийн компьютер, ширээ сандал, өнгөт принтер зэргийг тус газарт хүлээлгэн өглөө. Хамгийн чухал нь эрүүл мэндийн зорилтод арга хэмжээний бүрэлдэхүүн Өмнө Говь аймагт ажиллаж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын санаачилсан хамгийн чухал нь эрүүл мэндийн зорилтод арга хэмжээнд Өмнө Говь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд хамрагдаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, халдварт бус өвчний эрсдлийг тодорхойлох, өвчний шалтгаанд нас баралтыг бууруулах, эмчлэн эрүүлжүүлэх, хадрыг эрт онцлох талаар зөвлөгөө мэдээлэл авлаа. Гэр бүлийн андгаа өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалтын ажилтан ахлагч Баян Мөнх, тоо бүртгэлийн ажилтан ахлах тэслэгч Оюун Гэрэл нар олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 100 мод сумын 6 дугаар багаас зохион байгуулсан гэр бүлийн андгаа өргөх ёслолд оролцлоо. Нийтэд тустай ажил хийлгэх ялан хэрэгжилтэнд тулгамдж буй асуудлын хүрээнд хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Налайх баг хангаа дүүргдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтээс дүүргийн засаг даргын тамгын газар, прокурорын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял илүүлэх ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хууль журмаар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх арга хэмжээ авах, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.